За дэлхийн ураг шалралт тэмцээний шүгэн 32 бол дуусч байна. За тэгээд холбоотой Испани, Австри, Португал, Хорват, Швейцар, Алжирийн тоглолтуудтай холбоотой сонирхолтой мэдээллүүдийг хүргэж Match Day Recap хийцгээе. Match Day Recap presented by SocialPay. За Испани шог Австриг 3-1 хавцаатай буулгаж авч дараагийн шатанд бол шалгарахаар болсон. Микель Ойярзабал 2 гол оруулаад баруун зүгүүрийн хамгаалагч Педро Порро гол оруулж амжсан бол зүүн зүгүүрийн хамгаалагч Марк Кукурея 2 голын дамжуултыг өгсөн. Энэ 100 Реал Мадрид клубад очихоор болсон байгаа. За энэ тоглолтод бас нэг сонирхолтой амжилт тогтоогдсон. 1958 оны дэлхийн аваргын шүгэн 8-д Бразил Уэльстэй хийсэн тоглолтод бол Бразилийн гарааны 11-т Домогт Пеле болон Альтафини гэсэн 2 өсвөр насны 2 тоглогч бол тоглож байсан. За энэ тоглолтоос хойш анх удаага дэлхийн аварга шалралт тэмцээний хасагдах шатанд тоглолтын гарааны 11-т нэг багт 2 өсвөр насны тоглогч тоглосон амжилт бол тогтоогдож байгаа маань. За тэр нь бол Испани шогийн төвийн хамгаалагч Пако Барси болон Ламин Ямал 2 бол гараанд гарснаар ийм сонирхолтой амжилтыг бол тогтоосон байна. Дээрэс нь хаалгач Унай Симон энэ жилийн дэлхийн аварга шалралт тэмцээнд одоогийн байдлаар нэг ч гол алдаагүй 2хан баг байгаа. За нэг нь бол Мексик, нөгөөх нь Испани байгаа. Унай Симон бол дэлхийн аварга шалралт тэмцээний түүхэнд хамгийн олон минут гол алдаагүй амжилтыг бол Валтер Зенгагийн домогт амжилтыг бол одоо эвдэж тогтоосон байна. 519 минут бол одоо бүх тоглолтуудад дараалан 519 минут гол алдаагүй юм амжилттай явж байна. Домогт Валтер Зенгагийн хувьд бол 1990 оны дэлхийн аваргаар энэ амжилтаа өмнөх амжилтыг бол тогтоож исэн байт юм байна. За Микель Ойярзабал бол 2024 оны Еврогоос хойш бол Испани шгшөөгийн хамгийн чухал тоглогчдын нэг болсон. Ер нь тоглогчдын нэг гэлтгүй баг хамгийн чухал гэж хэлэхэд бол буруудахгүй юм болсон байгаа. 2024 оны Еврогоос хойш Микель Ойярзабал 24 гол шууд оролцсон байна. За араас нь хамгийн ойрхон явж байгаа 3 тоглогч нь бол Ферран Торрес, Микель Мерино болон Ламин Ямал 3 нийлээд 24 голын оролцоотой буюу тус бүр 8 голын оролцоотой явж байна. Тэгэхээр Микель Ойярзабал ямар үр дүнтэй, ямар чухал тоглогч байгаа гэдэг нь Испани шишэд бол харагдаж байна. Давид Виягийн үеэс хойш бол доктортой сайн товтлогч байхгүй бол нэлээд удсан шүү дээ, тий. За Алваро Мората бол маш орон гараан товтлогч. За нэг хэсэг одоо сүүлдээ Ариц Адуризиг хүртэл буцаж дуудаж үзсэн. За одоо Борхо Иглесиас тогтмол дуудагч нь хэдийгээр сайн товтлогч гэсэн Испани гарааны хэмжээний сайн товтлогч бол бас биш шүү дээ, тий. Фернандо Торрес бол маш од байсан ч гэсэн Испани шишэд яг энэ супер бол байгаагүй. Гэхдээ ууг нь супер тоглогч. За харин Давид Вия бол супер байсан. Раул Гонсалес бол сайн байсан гэдэг ч юм уу. Ийм бол байсан бол одоо Микель Ойярзабал хэдийгээр ийм од, тэгээ супер од, флаши буюу одоо ийм гялцэл зүйл сүртэй байхгүй ч гэсэн өөрөө бол одоо маш үр дүнтэй чухал тоглогч байгаа гэдгээ бол энэ ч харуулж байна. За тэгээ Ойярзабалын гайхалтай юмнуудыг үргэлжлүүлээд ярихад одоо Испани шогийн төлөө хамгийн сүүлд 16 удаа гараанд гарсан тоглолтуудаа нийлээд 23 голын оролцоотой явж байгаа юм. 16 гол оруулж 7 ассист өгсөн юм гайхалтай амжилттай явж байна. За энэ жилийн дэлхийн аваргаар 4 тоглолтод оролцохдоо 5 голын оролцоотой 4 гол оруулаад 1 голын дамжуулт өгчихсэн. Ийм бол явж байна. За тэгээ ямар санд мим хийгээд байгаа шүү дээ. Ойярзабал Испани шог тоглохоороо гээд Роналдо эсвэл Марадона болоо хувирчдаг тийм хөгжилтэй юм бол яваад байгаа. Тэгээд үнэхээр одоо гайхалтай формтой бол явж байна. Тэгээ Ойярзабалын талаар бас нэг юм нэмж ярихад сонирхолтой шүү дээ. 2022 оны дэлхийн аваргын бүрэлдэхүүнд явж чадаагүй Ойярзабалын хувьд уг нь явах байсан. Гарааных байх байсан уу үгүй юу гэдэг бол өөр асуудал. Ер нь баг гараанд тоглох байсан баг. ACL буюу өвдөний чагтаа холбоосоо гэмтээсэн дэлхийн аваргын өмнө. За тэгээд дэлхийн аваргад бол явж чадаагүй. Тэгээд эмчин өөрт нь хэлэхдээ бол за энэ бол дор ээж 8-9 сарын дараа ингээд талбайд бол гарч хөлбөмбө тоглоно. Гэхдээ яг үнэндээ яг одоо форм олох те яг ингээд 100% хүснээрээ тоглох хэмжээнд очихд бол дор хаяж 2 жил болно. Хэрвээ хүрвэл жил хагасаас 2 жил болно гэж юм чинь бол хэлжсэн гэдэг жаа. Тэгээ өөрөө болоод би одоо 2024 оны 22 оны дэлхийн аваргыг алгасны ачаар магадгүй би Еврод төрүүлсэн байхаа гэж яриа өгсөн байлээ. Гардиан сэтгүүлд сонинд өгсөн яриагаар. Тэгээ ер нь бол тэрнээс хоошоо одоо ямар чухал тоглогч болчих юм те. Еврогоор хожлын голыг Англи эсрэг оруулсан гэдэг. Тэгээ тэрнээс хойш одоо Copa del Rey цом хүртэл өргөсөн гэдэг. Үнэхээр одоо карьер нь бол гайхалтай явж байна. Үнэхээр мэдрэмжтэй, мундаг лидер, гой тоглогчоо Микель Ойярзабалын хувьд. За ингээд Испани хувьд бол дараагийн шатны эрхээ бол авсан. За харин Австрийн хувьд бол энэ хүрээ дэлхийн аварга шалруулах тэмцээн нь бол дуусч байгаамаа. За тэгээ Испани дараагийн тоглолтондоо бол одоо Техас мужийн Арлингтон хотод бол тоглолтоо хийхээр байгаа. За тэр тоглолтод бол хүлээж ирсэн 2 баг нь аль нэг нь бол тоглох байсан нь Португал, Хорват байсан. Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолтын үр дүнг хэн сайн таах вэ? Та SocialPay аппликейшний нэмэлцээр орж тааварт оролцоод дараах шагналын эзэн болох боломжтой. 1-р шатны ялагч 1 сая төгрөгийн худалдан авалтын эрх, 2-р шатны 3 супер ялагч PlayStation 5, ширээний хөлбөмбөг болон албан ёсны jersey, хөлбөмбөгийн бөмбөг тус хожно. Үүнээс гадна та гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо өөрсдийн лигийг үүсгэж хэн нь хамгийн сайн дэлхийн аваргын тоглолтын үр дүнг таахаа тодруулаарай. SocialPay.
За Португал Хорватын тоглолт нэлээд хил дамаргаан дагуулсан нэлээд ийм сонирхолтой тоглолт бол болсон. Иван Перишич 53 минутанд гол оруулаад Кристиано Роналдо 68 дээр тургуулын цогцолтоос гол хийж дэлхийн аварга шалралт тэмцээний карьерийн түүхэндээ анхудаа хасагдах шатнд гол оруулсан. За тэгээ Гонсало Рамош 94 дээр хожлын голыг оруулж Португал Испантай тоглолтыг ирүүлсэн юм гайхалтай сонирхолтой шүгэ 16-ын тоглолтын учраа бол таарсан. За тэгээд Лука Модрич. За Модричийн энэ бол ингээд мэргэжлийн карьерийн сүүлчийн дэлхийн аваргын тоглолт бол болж байна. Дэлхийн аваргын одоо мөнгөн медаль, хүрэл медальтай Nations League-ээр хүртэл мөнгөн медаль авч байсан. Шгшогийнхоо 202 тоглолтод оролцлоо. 5 дэлхийн аваргад оролцлоо. 18 дэлхийн аваргын мөнгөн медаль, 18 оны Ballon d'Or, 2022 оны дэлхийн аваргын хүрэл медаль. За тэгээд 2018 оны дэлхийн аваргын шилдэг тоглогч, 2022 оны дэлхийн аваргын бронз бол буюу одоо 3 дахь шилдэг тоглогч болсон тий. За мэдээж одоо Хорватын бүх цаг үеийн одоо хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч болж байгаа дэлхийн аваргын өрөөнд 23 тоглолтод оролцлоо гэдэг Лука Модрич гэж энэ гайхалтай тоглогч бол хүнд гимтлээс бас одоо Ювентустэй хийсэн тоглолт Ювентус дээр гэж санаад байгаа юм Милантай тоглож байхад Ювентустэй гэж санаж ин Локотеллити мөргөлдөг баха мөргөлдөөд одоо энэ нүднийхээ энэ ясыг бол одоо цуулж хүнд гимтэл аваад урилдан дуусчаад тэгээд дэлхийн аваргын өмнө амжиж ирээд ингээд тоглож байгаа шүү дээ тий. Үнэхээр гайхалтай амжилт болж байна. За Иван Перишичийн тоглолтод гол оруулснаар дэлхийн аварга шалралт тэмцээний түүхэнд 4-4-өөс олон дэлхийн аваргад гол оруулсан ердөө 6 дахь тоглолт өгч болж байна. Үнэхээр гайхалтай амжилтыг үзүүлж байна. 4 дахь дэлхийн аваргад гол оруулж байгаа. За 4 дэлхийн аваргад гол оруулсан өөр 3 тоглогч байдаг. Нэг нь Пеле, за нөгөөт нь Уве Зилер, за нөгөөт нь Мирослав Клозе байдаг. За Лионел Андрес Месси бол энэ жил ингээд 5 дахь дэлхийн аваргад гол оруулж байгаа. 6 дэлхийн аваргад тогсон ч 10 онд бол гол оруулаагүй. За харин Кристиано Роналдо dos Santos Aveiroгийн хувьд бол энэ жил гол оруулснаар 6 дахь дэлхийн аваргад гол оруулсан. За ингээд дэлхийн аваргын түүхэнд бол 6 дэлхийн аваргад оруулсан. Ганцхан тоглогч Роналдо, 5 дэлхийн аваргад гол оруулсан. Цорын ганц тоглогч нь Месси, 4 дэлхийн аваргад оруулсан. 4 тоглогчийн нэг нь Иван Перишич болж байна. За энэ тоглолтын төгсгөлд Хорватын шок Гвардиол гол оруулж 2-2 болгож экстра тайм сунх уугүй гэдэг юм яригдсан. За тэгсэн чинь VAR шалгаад замд нь бол одоо Рубен Диаштай бөмбөнд өрсөлдөж исэн Матанович хүрсэн гэж одоо шийдвэр болоод гарсан VAR шалгаад за тэгээд одоо Матанович хүрэхэд Гвардиол отом тоглолтод орсон байсан учраас энэ тоглолт гэж үзсэн. За дөрмийн дагуу энэ бол зөв зүйл байсан уу үгүй юу гэдэг юм зүйл яригдаж эхэлсэн. Энэ дээр бол VAR шалгах зөв байсан уу үгүй юу энэ юм ярьж. За дөрмөн дээр зөв байсан гэдэг ихэндээ яриад гисэн чи бас тэр нь асуудалтай болоо явцсан. Хэрвээ хүрсэн нь зөв болвол хүрсэн болвол автоматар Гвардиол отог гэдэг зүйл биднэрт ойлголт байдаг шүү дээ тий. Тэр зөв болж таарна. Энэ дэр хүрсэн хүрсэн байна. Бөмбөг нь чиптэй учраас тэр бөмбөг нь бол одоо ингээд жижигэнтэй ингээд ийм бөмбөнд хүрсэн гэдэг юм гарч байгаа. Хүрсэн болж таарж байгаа. Гэхдээ FIFA-гийн бүр үндсэн вебсайтн дээр дөрмөн дээр тайлбар байгаа. Юу гэхээр тоглогчийн үс отонд тооцогдох уу гэдэг ийм асуултын бүр өөртөө оруулсан байгаа асуулт. За тэрэн дээр юу гэж тайлбарсан бэ гэхээр хэрвээ үс одоо бөмбөгний хөдөлгөөн чиглэлд бүр ингээд мэдэгдэхүйц өөрчлөлт оруулсан болвол биеийн нэг хэсэг гэж тооцсон. Тэгээгүй үед буюу одоо шүргээд өнгөрсөн те. Ийм үед болвол биеийн нэг хэсэг гэж тооцохгүй өөр хэлбэл хүрсэнд тооцохгүй гэсэн ийм тайлбарыг бол FIFA-гийн сайтн дээр одоо бичсэн байгаа нэг ийм сонирхолтой юм бол гарсан. За тэгээ одоо юу гэдэг жишээ нь ийм бооц үс ч юм уу те. Эсвэл одоо бүр ер нь хэрэгтэй боож моцсон чи ийм л үсэл чиглэлийг өөрчлөн шүү дээ те. Чиглэл өөрчлөөгүй нөлөөлөөгүй болвол контакт хүрээгүй гэж тооцно гэдэг ийм тайлбар бол FIFA-гийн сайтн дээр байсан. За энэ нь ингээд бас нэлээд ярил маргаан болвол дагуулсан Златко Далич бас одоо хэлсэн байсан ингээд VAR бол одоо 200% эргэлзээтэй юмдаар орж ирэх хэрэгтэй байна. Тодорхой юмдаар орж ирэхтэй байна гэдэг юм бол ярьсан. За Португалийн талаас бол энэ асуудал байхгүй гэж үзсэн. Хүсэнд нь бөмбөг хүрсэн. За хүрсэн контактын үед Гвардиол отон байсан уу байсан тий. Тэгвэл FIFA дөрмөд авах хэрэгтэй байсан уу дагаагүй юу гэдэг ийм асуудал дахиад ирж байгаа. За энэ жилийн дэлхийн аваргаар ер нь одоо яригдж байгаа олон зүйлүүд байгаа тий. Дүрм яагаад тогтвортой үйлчлэхгүй байна вэ? Шүүлт гол нь тогтвортой байх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ чинь ингээд ямар багийг дэмжиж байгаа ямар баг цаашаа гарч байгаа гарахгүй байгаагаас хамааралгүйгээр асуудал болж байгаа. Хэний ч талдаа тий спорт талдаа. Тэгээд ямар тач Португал бол дараагийн шатанда ирэхээ бол авлаа. За Хорват бол яг эцсийн үр дүнд бол үнэхээр дийлсэнгүү. За яг тэр голыг оруулаад нэмэлт цаг явсан бол яах байсан гэдэг бас сонирхолтой Роналдог сэлгээгээр суулгацсан байсан сэлгээг суухт бол нэлээд гайхсан ийм бол нөхцөл гарсан. За тэгээд Швейцар Алжирийг 2-1 харьцаатай буулгаж авсан энэ тоглолтод Брил Эмболо болон Дан Ндое нар гол оруулсан. Дан Ндое Еврогоор супер тоглолтыг үзүүлсэн. Брил Эмболо бол одоо сүүлийн 10 жил Швейцарт бол дэлхийн аварга Евро олонгууд гарч ирдэг супер тоглогч болчоод байна. Бас энэ жилийн дэлхийн аваргын цоорсон гайхалтай нэг тоглогчдын нэг бол Йохан Манзамби. Энэ тоглолтоос голын дамжуулалт өгсөн. 5-5-аас олон голд оролцсон хамгийн залуу тоглогч байгаа энэ дэлхийн аваргаар. 3 гол оруулаад 2 дамжуулалт өгсөн байгаа санагдаж байна. Үнэхээр супер тоглож байна. Энэ жилийн дэлхийн аваргын бас онцлог шинэ нээлтүүдийн нэг бол Йохан Манзамби болчоод байна. Тэгээд яг довтлогч бол биш шүү дээ. Довтлогчийн ар тоглолтог, довтлогооны чиглэлийн хагас дээр тоглолтог юм авьяаслаг залуу бол байж гэн. За тэгээд бас нэг сонирхолтой зүйл нь Швейцарын Шгшог Алжирийг хоцсноор дэлхийн аваргын түүхэндээ 1938 онд хасагдах шатанд хоцсноос одоо Германыг хоцсноос хойш
88 жилийн дараа анх удаага хасагдах шатанд хожил авч дэлхий аврах. За энэ бол одоо бас нэг юм сонирхолтой амжилт бол Швейцар бол үзүүлсэн байна. За ингээд энэ дугаараар бол ярих 3 тоглолт бол энэ байлаа. Маш сонирхолтой тоглолтууд бол болж өнгөрлөө. Тэгээд match day recap-ийг ивэнттэй ажиллаж байгаа Social Pay-ийн хамт олондоо баярлалаа. Та бүхэн Social Pay аппликейшны нэмэлт зэсээр ороод тааварт оролцоцгоогоорой. Тоглолтуудын хурдчилж таах боломжтой. За тэгээд ялагчд бол одоо 3 супер ялагч тодорно. PlayStation 5 нэг ялагч нь. За 2 дахь ялагч нь ширээний хөлбөмбөг болон албан ёсны jersey. За тэгээд Adidas Trionda бөмбөгний эзэн болох ийм боломжтой 3 эзэн бол тодорхой шүү. За тэгээд дээрэс нь найз нөхөд гэр бүл ажлын хамт олноороо бол одоо өөрсдийн лигийг үүсгэж хоорондоо бас өсгөлдөх боломжтой байгаа. Тэгээд match day recap цуврал бичлэгийн ивент итгэжээр ажиллаж байгаа Social Pay-ийн хамт олондоо баярлалаа. За тэгээд дараагийн дугаараар нь болохоор Египт, Австрал, Аргентин, Кабо Верде болон Колумб, Ганыг ярих гэж шүү.